бид нар ч юу авах дарга нар татвар нэмж цалин багасгана л гэж яриад байгаа. Одоо авч байгаа цалинг нь харуул үүнээс нь татвар нэмэх замаар дахиад хэдэн төгрөг татаад авчаар ер нь юугаараа амьдрнаа гэж бодогдох бол байгаа юм бах та. Сонссон дууснаа жоохон харьцуулаад хэлье та бүхэнд. За, сая төгрөгийн цалин авдаг хүн бол манай Монголд мундаг цалинтай хүндэл тооцогдно газар байна. За, түүнээс нь бараг 200 мянгаыг нь суутгал нэрээр аваад явчихна. Байрны лизинг төлдгөө гэж бодвол тэр үлдсэн мөнгөнийх нь талаас илүүг нь хураагаад аваад явна. Дээрээс нь тог цахилгаан байр, гар утас атуус унаа өдрийн хоол гэдэг нэг бодоод үзээрэй. Айлын байр хөлсөлдөг гэж бодвол арай гэж олсон цалингийнхаа 70%-ийг төрөөсөндөө өгнө гэж бод. Ямар гээ чи нийгэм бэ энэ чинь? Нөгөө зэрлэг капитализм гэдэг нь энэ мөн үү? Одоо тэгээд ахаад тэр жоохон мөнгнөөс нь татвар нэмэх замаар хаснаа гэдэг чинь хүн төрлөختний наад захын эрх болох эдэж ууж амьд явах эрх рүү шууд хутгарыг дайрж байгаа хэрэг л дээ. Монгол хүн болж Монголын иргэн бол төрснийг төлөө ингэж шийтгэж байна уу? Энэ үхэн Солонгос руу бөөнөөрөө боолын хөдөлмөрлөө үхэн хатан зүтгээд байдгийн учрыг хэлж өгье. За тэнд бол эрэгтэй хүн 4 өдрийнхөө, эмэгтэй хүн 6 өдрийнхөө цалингаар л байр сууцныхаа асуудлыг шийдчихдэг юм гэсэн. Хармаа өрөө биш бүл бүтэн байр түрээслэхийг л хэлээд байна л та. За ерөнхийдөө Солонгос хүн бол төрөх гэдэг нэг иймэрхүү л байна. Залуу хүн хуримтлалтай байх ёстой. Насны эцэст өөртөө эрүүл мэндэд зарцуулах мөнгөтэй үлдэх ёстой. Монголын иргэдэд ийм боломж олдох нь бүхэл ийм юм мөрөөдөж зүрхлэхгүй цаг ирсэн байна. Монголд хүн бол төрсний лайланч энэ юм уу? Гашуунж гисэн бодит байдал нь энэ байна. Мөлхөж байгаа хүүхдээс мөнгө нэгтгэх төртэй юм, мөрөөдөж байгаа ирээдүгээс өөр хэрдэг хуйлтай юм. Зовсон эмэгний тэтгэврийг золион таячдаг чанартай юм, зорж олсон мэрэгжлийг нь солионд өгчөгдөг садантай юм. Талхны талыг дадвар давчдаг захирамжтай юм, тамхины ишиг торгуул тооцдог хяналттай юм. Цэцэрлэг барих мөнгөөр нь морь бөхөө байлждаг баяр хуу юм, цэцтийн үгийг мартсан цээж хөндөй сайдуудтай юм. Үхсэн хүний нэрээрч санал авчдаг сонгуультай юм, үнэн үг бүхнийг цаазаар авчдаг зарлагтай юм аа. За ийм шүлгийг өнөө өглөө сошиалаас олж уншлаа. Зовсон олны минь зовлонгийн дуул бол ийм л байна да. Хорвоо. Чи хүний зовлон цадах болоогүй юу?